санаа. Дараагийн learn нь болохоор за энэ дээр би сая анзаараг байсан чинь Burger City дээр бас 0.5 reverse авах боломжтой байгаа юм байна. Би бас сая хариултуудыг нь та бүхэнд бэлтжлээ. За Burger City-гийн хувьд бол маш амархан асуултууд нь маш амархан. За энэ нөгөө видео хичээл нь зураглал сайтай учраас ойлгоход айгүй амархан, бараг хэлгүй хүн ч гэсэн хараад ингээ ойлгочих боломжтой учраас бичлэгээ та бүхэн сайн үзээрэй. За ер нь бол яг би хариултыг нь бэлэн бодоо идүүлээд байгаа ч гэсэн та нар маань бичлэгээс үзэж одоо өөрөө шинэ төслийнхаа тухай агуулгуудыг мэддэг болоорой, тий мэдлэгтэй болоорой. Дээрээс нь энэ салбарынхаа үг хэллгүүдийг анхан шатны энэ үг хэллгүүдийг бас сонсол талаасаа та нарт бас хэрэг болно. Тийм учраас бичлэгээ залхууралгүй үзээд одоо асуултанд хариулаарай. За нийт Burger City-ийн хувьд бол 10 асуулт байгаа. За өмнө LDO-гийн хувьд бол 8 асуулт байсан. За Burger City бол 10 асуулттай юм байна. За би эндээс хариултуудыг нь та бүхэнд харуулчих. За ер нь бол маш амархан асуултууд байгаа. За би хариултыг нь A, B, C, D гэд ингээд та бүхэн тайлбарлалчээ. За 1-ийн D бахна, 2-ийн A, 3-ийн C, 4-ийн за C. За ер нь бол энэ бас Burger City-г Binance, KuCoin, MEXC гэдэг энэ 3 биржээс гурвангаас нь хөдөлж авах боломжтой учраас энэ биржүүд рүү ороод төслийн болон койны одоо зах зээлийн волюмыг хардаг ч юм уу тий. Ямар нэгэн байдлаар судалгаа хийхэд бас хэрэг болох баг. За 5-ийн A, 6-гийн B, 7-гийн B. За 7 дээр болохоор нийтдээ 63 мянган миллион сая ширхэг гэж хэлж болох юм. Ер нь бол байгаа юм байлээ. За тэгээд 8-ийн завшиг 9-ийн B, за 10-ийн B. За одоо энэ хамгийн сүүлийн асуултанд болохоор ерөөхдөө нөгөө token exchange plus Burger City-гийн нэр нь юу вэ гэж асууж байгаа байхгүй. Тэгэхээр black market гэдэг нэртэй гарч байгаа ч гэдэг юм. Ингээд нөгөө асуултынхаа агуулгуудыг ойлгож байгаад энэ хариултуудыг бөглөх юм бол нэг тэгэл түүртэй байх ч юм уу тийм юм бол байхгүй. Тэгээ угаасаа нэг за өсрэлний 2 удаа оролдож үзэл 2 дахь дээр нь 100% авах боломжтой. За хамгийн гол нь юу вэ гэхээр бүх асуултуудаа бүгдэнд нь одоо нэг үрчлэн зөв хариулах хэрэгтэй. Нэг асуултанд л алчих юм бол ахаад ихнээсээ энэ 10 асуулт чинь энэ тэндээсээ ахаад ороод ирнэ. Тийм учраас бүх асуултыг буудах гэхээсээ илүүтэйгээр агуулга болон хариултуудаа маш ойлгож иж давах боломжтой гэсэн. Ер нь бол бас их боломжтой. За ингээд бүх асуултанд хариулсныхаа дараа та бүхэн Binance-ийнхаа learner-ны reverse history гэж байгаа. Тэр хэсэг рүү ороод хараарай. За энэ дээр дахиад би та бүхэнд харуулъя. За дээдлэлт нь энэ дээр reverse history гэж байгаа. За энэ дээр дарангууд таны одоо бүх цуглуулсан reverse харагдана. За энэ дээр та бүхэн харчих 0, 3, 0, 5. За ингээ ийм Burger City-нуудыг reverse цуглуулсан тий процессинг буюу хийгдэж байна. Тэ нөгөө reverse алгагдах үйл явц нь хийгдэж байна гэсэн юм бичгтэй байгаа. Тэгээд та бүхэнд бүгдэнд амжилт хүсье. Burger City болон LDO гэдэг энэ хоёр токеныг цуглуулаарай. Үнэгүй цуглуулаарай. 1 нь 0.3, нөгөөх нь 0.5 бургерийг цуглуулнаа. Тэгээд за дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. За лайк дараарай, комент хийрээ, шеэрлээрээ, намайг дэмжээрэй. За хэрвээ та бас subscribe дараагүй бол subscribe дараарай гэж зөвлөх байна. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье.